Сайн байцгаана уу? Та бүхэндээ тоон гарын үсгийг Apple системтэй хэрхэн холбох зааврыг танилцуулж байна. Нэгдүгээр алхам Windows-ийн хайх хэсэгт Microsoft Store гэж бичээд хайлтын. Түүний дараа Microsoft Store-ийн хайлт хэсэгт Apple Sign гэж бичээд Apple Sign клиентийг суулгана. Хоёрдугаар алхам Apple систем рүүгээ нэвтэрч ороод баруун дээд хэсэгт байрлах арааны айкон дээр дараад Windows үйлдвэрлэлийн систем дээр суулгах бол Windows, iOS үйлдвэрлэлийн систем дээр суулгах бол Mac OS дээр дараад файлыг татаад задлсны дараа e-pass-ыг суулгана. Түүний дараа баруун доор байрлах дээшээ суман дээр дарж e-pass дээр тоон гарын үсгээ холбоно. Үүнд нууц код шаардлагатай. Тоон гарын үсгээ холбосны дараа e-pass-а хаахгүйгээр доош буулгаад Apple Sign-аа нээж зөвхөн хүчинтэйг харуулах гэснийг идэвхжүүлээд тоон гарын үсгээ Apple Sign-тай холбоно. Үүнд мөн нууц код шаардлагатай. Одоо харин хэрхэн бичгээ төлөвлөж тоон гарын үсгээр баталгаажуулах зааврыг танилцуулъя. Эхний үйлдэл болох албан бичиг програмын шинэ бичиг төлөвлөлт модуль руу ороод бичиг нэмэгтээр дараад холбогдох хэсгүүдийг бөглөн төлөвлөгөө товчон дээр дарна. Бэлэн загвараа сонгох бол зүүн хэсэгт байгаа загваруудаас сонгон сонгох үйлдэлийг хийснээр өмнөх төлөвлөсөн загвар шууд хуулагдана. Бичгийг хянуусны дараа батлах ажилтан баталснаар бичиг хэргийн ажилтан дээр бичиг очино. Бичиг хэргийн ажилтны явсан бичгүүд модуль дотор төлөвлөлтөөс орж ирсэн бичиг маань харагдах бөгөөд доош харсан шар суман дээр дарж тоон гарын үсэг гэснийг сонгоод холбогдох хэсгүүдийг бөглөөд батлуулах дарах үед Монгол бичгээр хөрвүүлэн хавсрах уу гэсэн асуулттай цонх нээгдэнэ. Тийм гэсэн товчийг дарж холбогдох хэсгүүдийг бөглөөд доош гүйлгэн өргөжлүүлэх дарснаар автоматар Монгол бичиг рүү бичиг хөрвүүлэгдэнэ. Бичмэл болон дармал гэсэн төрлөөс та сонгох боломжтой. Түүний дээд болонд байрлах батлуулах товчийг дарснаар тоон гарын үсгээр баталгаажуулахаар илгээгдэнэ. За ингээд явсан бичгийн хавсалт файлууд хэсэгт Монгол бичиг болон кириллээр төлөвлөсөн бичгүүд маань тус тусдаа харагдаж байгаа. Тоон гарын үсгээр батлах хэрэглэгч маань явсан бичиг модуль дахь бичиг рүү ороод хавсалт файлууд дээр дараад түлхүүрний айкон дээр дарж баталгаажуулна. Батлагдсан бичиг маань бичиг хэргийн ажилтан дээр очих бөгөөд баруун дээд хэсэгт илгээх товчийг дарж сонгогдсон байгууллага руу цахимаар бичгээ илгээнэ. Энэхүү зааврыг хийхэд туршилтын эрхийг ашигласан тул системийн нэр болон тоон гарын үсгийн нэр өөр өөр байгааг анхааруулъя. Apple системийг сонгосон танд баярлалаа. Танд амжилт хүсье.